Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Гавлийн үнцаасны компаниас хөрөнгөний зах зээл сонирхч нартаа зориулан сурал хичээл бэлтгэж байгаа лээ. За бид энэ удаадаа ногдол ашиг хэрхэн хүртэх вэ гэсэн сэдвээр ярилцсан. За өмнө нь бид бол ногдол ашиг гэж юу вэ гэсэн сэдвээр мөн бичлэг хичээл хийн хүргэсэн байгаа. Та тэгэхээр тэр бичлэгийг хийж үзээд энэ бичлэгийг дараа нь үзэл илүү ойлгомжтой байх болов уу гэж бодож байна. За ингээд хичээлдээ орё. Ногдол ашиг хизээ зарладаг вэ? За ихэнх компаниудын хувьд жилдээ нэг удаа ногдол ашиг зарладаг бол зарим компаниуд бол улиралдаа нэг удаа зарладаг. За онцгой тохиолдолд ч гэсэн компаниуд ногдол ашиг зарлах тохиолдол бол байдаг. За ногдол ашиг хэрхэн хүртэх вэ? Тэгэхээр энэхүү схем дээр бол ногдол ашигтай холбоотой голлох өдрүүдийг бол танд харуулсан байна. За тодорхойлбол та ногдол ашиг хүртье гэж хүсэж байгаа бол энэ өдрүүдийг бол нарийн сайн мэдчих хэрэгтэй гэсэн. За ингээд тайлбарт оръё. За эхний улаан сумаар зааж байгаа. Энэ өдөр бол ногдол ашиг зарласан өдөр гэж байгаа. Тэгэхээр ногдол ашиг зарласан өдөр бол хамгийн эхний өдөр байдаг. За үүний дараа хоёр дахь улаан сумаар заасан өдөр бол ногдол ашиг өмнөх өдөр гэж нэрлэдэг юм өдөр байгаа. За энэ хоёр өдрийн хооронд бол ихэвчлэн 1 сарын хугацаа байдаг. За дараагийн нэгэн чухал өдөр бол бүртгэлийн өдөр гэж өдөр байгаа. За бүртгэлийн өдөр л та хугацаанд дансандаа хувьцаатай байж байгаа юм бол та ногдол ашиг авах эрхтэй болдог байгаа. За энд нэгэн зүйлийг анхааруулъя хэлэхэд бол энэ бүртгэлийн өдөр болон ногдол ашигын өмнөх өдөр гэсэн энэ хоёр өдрийн хооронд бол ихэвчлэн 2-3 хоног байдаг. Тэгэхээр энэ 2-3 хоногийн хугацаанд та хувьцааг худалдаж авсан ч гэсэн ногдол ашиг таны дансанд ортоггүй байж байгаа. За тодорхойлбол бүртгэлийн өдрөөс өмнөх 2-3 хоногоос өмнөх өдрүүдэд нь та хувьцааг авснараа ногдол ашиг авах эрхтэй болдог. За энэ 2-3 өдөрт та хувьцааг худалдаж авах юм бол ногдол ашиг таны дансанд ортоггүй, өмнөх эзэмшигчийнх нь дансанд ордог байгааг анхаарах хэрэгтэй. За хамгийн сүүлийн өдөр буюу бүртгэлийн өдрийн дараах өдөр ногдол ашиг өгөх өдөр гэж юм өдөр байдаг. Тэгэхээр энэ өдөр бол таны дансанд ногдол ашиг бодитоор орно гэсэн. За энэ хоёр өдрийн хооронд бас ихэвчлэн 1 сарын хугацаа байдаг. За ингээд энэ тайлбарыг илүү бодиттой, илүү ойлгомжтой болгохын тулд бид энд бодит жишээ авсан байгаа. Тэр Монголын өргөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалдаг 5-7 компани хувьцааны ногдол ашигтай холбоотой зарласан мэдээллийг одоо та бүхэнд харуулъя. Тэгэхээр үндсэндээ бол ногдол ашиг тараах шийдвэрийг, тараах өдрүүдийг бол хувьцаа эзэмшигчдийн хурлын товыг гаргах үедээ үндсэндээ энэ өдрүүдэд тодорхой болгодог. За тэгэхээр хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож байгаа тэр бүх хүмүүс бол одоо хувьцаа эзэмшигчид гэсэн үг. Тэгээд ногдол ашиг авах хэрэгтэй болдог. За энэ хурлын товыг бол төлөөлөл удирдах зөвлөл бол өөрсдийнхөө хурлын шийдвэрийг гаргадаг байж байгаа. За тэгвэл 14 оны 5-7 компани хувьцаа эзэмшигчдийн хурлын товын мэдээллийг хүснэгтэд харуулсан байна. За эхний улаан сумаар харуулж байгаа энэ өдөр бол төлөөлөл удирдах зөвлөл гуралдаад хувьцаа эзэмшигчдийн хурлын товыг тогтоож байгаа энэ өдөр байж байгаа. За энэ өдрөө бас төлөөлөл удирдах зөвлөл ногдол ашиг тараах хэсэг талаас ярилцдаг юм байгаа. Тэгэхээр энэ бол одоо ногдол ашиг зарласан өдөр буюу 2 дахь сарын 28-ны өдөр болох нэ. За энэ хурлаар бүртгэх өдрийг бас тодорхой болгодог. Хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох хувьцаа эзэмшигчдийг бүртгэх өдрийг 3 дахь сарын 14-ний өдрөөр тогтоосон байна. За тэгэхээр энэ бүртгэх өдөр л та дансандаа хувьцаатай байх юм бол 5-7 компани тараас ногдол ашигаас авах боломжтой болно гэсэн. Тэгэхээр энэ хоёр өдрийн хооронд бол үндсэндээ 15 хоног байна. За 3 хоногийг бол улааруулж харуулсан байна. Тэгэхээр энэ 3 хоногийн өдрүүдэд та хувьцааг худалдаж авах юм бол таны дансанд ногдол ашиг орохгүй. Харин та энэ 3 хоногоос өмнө хувьцаатай байжгаад энэ 3 хоногийн аль нэг өдөр та хувьцаагаа зарах юм бол таны дансанд ногдол ашиг бол орох нь хിവэрэ үлддэг байж байгаа. Тэгэхээр та жишээлбэл 3 сарын 14-өөс өмнө энэ компани хувьцааг худалдаж авах буюу 2 сарын 28-наас хойш 12 хоногийн дотор энэ компани хувьцааг худалдаж авчих юм бол тухайн жилийнх нь ногдол ашигаас хүртэх боломжтой болох нэ. За ингээд хувьцаа эзэмшигчдийн хурлын өдөр бол 4-р сарын 30-ны өдөр шийдсэн байна. 30-ны өдрөөр шийдсэн байна. Тэгэхээр энэ өдөр та хувьцаа эзэмшигчдийн хуралдаа ороод тэгээд ногдол ашигынхаа шийдвэрийг гаргаад за ногдол ашигаа одоо авах боломжтой болж байгаа гэсэн үг. Үүнээс хойших хугацаанд бол таны ногдол ашиг дансанд чинь байршуулдаг байгаа. За бүртгэх өдөр хувьцаа эзэмшигчдийн хурлын өдөр хоёрын хооронд бол 1 сар ахсан хугацаа олын харагдаж байна. За та энэ талаарх мэдээллийг дэлгэрэнгүй авах хүсвэл доорх холбоосоор ороод
мэдээллийг авч болно. За бид ногдол ашигтай холбоотой хичээлүүдийг багслан хүргэж байгаа. Тэгэхээр та YouTube дээр ба Gauli UCK гэсэн сувгаар ороод манай ногдол ашиг гэж юу вэ гэсэн өмнөх хичээлийг үзэж болно. Тэгэхээр энэ хичээлийг үзсний дараа одоо миний танилцуулж байгаа энэ хичээлийг үзвэл илүү ойлгомжтой байх болов уу гэж бодож байна. За бид дараагийнхаа хичээлээр бол бодит статистик тоо баримтад үндэслэн Монголын хөрөнгийн бирж дээр байгаа компаниуд хэрхэн ногдол ашиг тараадаг тухай анализыг хүргэх болно. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.